Сонирхолтой санагддаг. За сайн байна. За сайн байна, өндөр болгодог гэж юм тийм ээ. За тэгвэл саксны бас гişүнтэй байт юм бол 5 6 Оо сайн байна. За тэгвэл волейболын бас 6 хүн байдаг тийм ээ. 6 гişүнтэй байдаг. За өнөөдрийн хичээл дээр бид нар яг багаар байгаа лөө ангины тэр хичээлд оролцож байгаа лөө? Түр чи багийнхаа юу вэ? Гişүүн чи багийнхаа юу? Зүйтэй гişүүн тийм ээ. За тэгвэл бид нарын мэдих ямар гişүүдтэй юм байдаг үү? Бид нар одоо спортын гişүүн бол багийн гişүүн юм байна уу? Оо, физик хурлын гişүүн байдаг байна. Өөр ямар гişүүн байдаг вэ? Саксны нөгөө тэмцээнд орохтой баг болдог тэр багийн гişүүн байж байна тийм ээ. Өөр бүмгийн гişүүн байж байна. Волейболын гişүүн өөр. Гэр бүлийн. Оо, сайн гэр бүлийн гişүүн гэж байна. За өөр. За та нар тэгвэл бодоод үзлээ. Хамгийн чухал одоо та нар ингээд гişүүн байхад хамгийн гоё байдаг нь яг юу гişүүн аа? Гэр бүлийн гişүүн тийм ээ. За тэгвэл яагаад гэр бүлийн гişүүн байх нь хамгийн чухал гэж үзэж байгаа юм? Гişүүн гэдэг нь өөрөө юу гэсэн үг юм бол? Гişүүн гэдэг нь юу гэсэн үг юм? За өдөрч та. Гişүүн. Яг гişүүн гэдэг үг нь өөрөө ямар утгатай юм бэ? Нэг баг дотор нөгөө гişүүн. Тэр нэг төлөж байгаа. За төлөж байгаа гэж байна. За сайн байна уу? Оо сайн байна. Оролцож байгаа нэг оролцоотой нэг хүн байна. За өөр байна уу? Гүш бидний хамгийн чухал гişүүн байхдаа хамгийн дуртай байгаа нь юуны гişүүн вэ? Гэр бүлийн. Гэр бүлийн гişүүн гэсэн тийм ээ. Тэгвэл энэ гэр бүл энэ хэдэн гişүүнтэй гэр бүл вэ? 5 гişүүнтэй байна тийм ээ. Тэгвэл энэ гэр бүл дотор хамгийн гол үүрэгтэй гол гişүүд гэж байдаг уу? Аав ээж хоёр гол үүрэгтэй гол гişүүд нь болоод байгаа юм. Хичээд өгсөн. Оо сайн байна. За бол хичээсэн. За хичээдэг болохоор за. Өсгөж хүмүүж үгж байгаа. За сайн байна. Тэр аав ээж маань байхгүй бид нар амьд хэцүү байна тийм ээ. За тэгвэл хараа хүмүүдээ гэр бүл ингээд за нааша хараарай. За өгүүлбэрт гэсэн тэгвэл хүмүүдээ гişүүн гэж байдаг байна. Дөнгөж сая хэдэн гişүүнтэй гэр бүл байсан? 5 гişүүнтэй гэр бүл байсан бол өгүүлбэрт үгийн цогоо гişүүд гэж байдаг байна. Энэ өгүүлбэрийг ажиллах хэдэн гişүүнтэй байна? 4. Яагаад 4 гişүүнтэй гэж үзэж байгаа юм? Хөргөөхтэй байгаа учраас тийм ээ. За дараагийн өгүүлбэрийг хараарай. 4 гişүүнтэй байна. За тэгвэл өгүүлбэрт гэр бүл маань ээж аав маань хамгийн гол үүрэгтэй гол гişүүд болоод байдаг гэсэн бол өгүүлбэр дотор бас хамгийн гол үүрэгтэй гол гişүүд гэж байдаг байх нэ. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань өгүүлбэрийн